세계적으로 인공지능이 대학 교육이라든지 또는 산업에 지금 적용되기 시작한 지가 좀 되었습니다. 그렇지만 이제 본격적으로 시작한 거는 2023년에 이제 챗GPT가 등장하면서부터 본격적으로 시작됐습니다. Химийн гэдэг маань өөрөө битгэд өнөөдөр ингээ бүх улс орнд ярьдаг дэлхийд даяар ярьж байгаа боловч дөнгөж 2023 онд анх одоо GPT гэдэг зүйл маань гарч ирснээр бол нэлээд ингэж өргөн хэрэглэгддэг болсон. За үүнтэй холбоотойгоор мэдээж ихтэй сургуулиуд ялангуяа одоо үүнийг ямар одоо төвшөнд ойлгомжтой заах юм, энийг яаж одоо боловсруулалтын салбарт ашиглах юм гэдэг энэ салбар дээр бол нэлээд бас сорилтууд тулгараад байгаа. Гэхдээ бол бас нэг давуу тал нь бол Монгол гэлтгөө Солонгосоо тэгээ бусад дэлхийн улс орнууд яг ялгаагүй бүгд нэг түвшнээс эхэлж байгаа. AI гэдэг одоо энэ химэл оюун гэдэг те одоо ариун туршлагатаач гэдэг юм уу мэдлэгтэй тийм улс ороо одоогоор хаач байх байгаа. Бүгдээрээ энэ шин технологитой яг ингээд нэг цэг дээрээс хөдөлж эхэлж байгаа учраас бүгдээрэнд нь боломж байна гэж үзэж байгаа. Яг хоо залуучууд маань энд бол хамаагүй илүү одоо хурдан дасаж зогцохтэй энийг одоо өөрийнхөө хичээл боловсролтой ашиглах цаашлаад үүнийг одоо химэл оюуныг ашиглаад дэлгээ одоо хариуцуулахаас гадна шинэ мэдлэгийг бий болгох те ямар нэгэн шинэ зүйлийг бий болгох тал дээр нэг ашиглаж эхэлж байгаа. Гэхдээ бас одоо хүн болгож тэгш биш. Зарим нь зөвхөн нэг суур мэдлэгийн хүрээнд хөнгөн ашиглаж явж байгаа зарим нь одоо нэлээд бас өндөр түвшний технологиг ашиглаж хэрэглэж байгаа. Тийм учраас үүнийг одоо бид нэр бүх одоо боломжийг ашиглаад залуучууд маань, оюутнууд маань өндөр түвшинд ашиглахын тулд нэг улс орн дотроо те ингээд ганцаараа тэрэн дээр одоо хичээгээд бол бас хүчин өсдөг учраас юм хамтын ажиллагаа те Солонгос Монголын хамтран ажиллагаа бид нар мэддэг зүйлээ бас зааж шилж өгөх. За эргүүлээд бас те Монголд бас бид нар мэддэг зүйл байх бас сурах. Энэ хамтын ажил маань чухал байгаамаа. Тэгэхээр бүх энэ оюутнуудад одоо тийм адилтгийш боломж олж 10 жилийн сургуулиудад те одоо ChatGPT-г ашиглах амрахнаар одоо гэрийн даалгавар хийх юм ийм зүйл нэлээд гарч байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж манай Солонгос улс гэсэн бол бас энэ асуудал болж байгаа. За үүн дээр бид хэд яадаг вэ гэхээр ер нь бол мэдээж сурагч хүн гэдэг бол одоо тэр өөрийнхөө бодлогынхаа те одоо гэрийн даалгаврынхаа хариуг олохын тулд ингэж явдаг. Өнөөдөр бид хэд бодлого үйл явцыг одоо яаж юмыг зөв бодох ёстой юм. Тэрэн дээр нь анхаарах ёстой байгаа даамаа. Тэгэхээр мэдээж энэ шинэ технологид хаан чацсан энийг бид нэр инхэн зөвөө гэдэг ингээд гарцсан хариулт бол байхгүй. Тэгэхээр бид нар хамт бүгдээрээ энэ асуудлыг одоо хамт шийдэж явах хэрэгтэй. Тэгээд хариулт гэдэг юм чинь одоо бүх юм биш шүү. Хариултаас гадна нөгөө тэр бодлого үйл явц дээр анхаарах ёстой шүү.